Сайн мэцэнэ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За манай хоргоожлох төв маань одоо нөгөө цааш нь ойлголохоор хүмүүс бас яаж мэдэхгүй байгаа юм. За яаж хоргоождгийг, хоргоожих нь юу ач холбогдолтой юм гээд. За хүний бие гэдэг бол өөрөө маш гайхамшиг юм аа. Энэ бол зөвхөн өөрийгөө хоргоожүүлж байгаа, детоксжүүлж байгаа, эдгэж байгаа, эрүүлжүүлж байгаа. А гэвч нэмэлт байгалийн хүчин зүйлүүдийг энд технологижуулж өгсөн гэсэн. Яг л байгалийн сувилыг та дэрэгдээсээ авч ийн гэж ойлгочих. За тэгэнгүүт нөгөө эмнэлэг бол биш. За манайх зөвхөн дид эрүүл мэндийн зовируудыг бол бүрэн дэмждэг. За өвчний хүндрэлийн үед бол огт авдаггүй. За дид эрүүл мэндийн зовирууд гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр нөгөө нойргүүдэл, ядаргаа, за цуснд сахар ихсэн тий. За үе мөч ангин сэнгэндэг. За ойрхон шээдэг. За бусад харшлуудын одоо нуурлууд маш сайн дарагдаж өгдөг. За чанаа өрөөс бол маш хэвэн болоод өгчдөг. За тэгингээл нөгөө хий аривдсан. Одоо нөгөө нэг биеийн зовирлоод байгаа ирнээсээ эмнэлэгт үзүүлэхээр хэвэн гараад идэг. За дээрэс нь хэрэг тулаан зовирууд бол сайхан арилчдаг юм аа. Ийм сайхан үр дүнгууд байдгийг. За тэгээд нөгөө нэг булчин ширэмсний зангирал, цус өтгөрсөн. Цус маш гоё шингэрдэг. Булчин ширэмсний зангирал бүрэн тайлгдаг болохоор за нөгөө хөгшин хүмүүс бол дамаа бүр маш гоё сэргэлт авдаг. Ядархаа байлдаг. Дээрээс нь сэтгэл санаа нөгөө нэг маш гоё болдог. Амар гоё тайван байдалтай, бүр нэг догтлсон мэдрэмжтэй. Тэгэнгүүт одоо бид нар чинь сэтгэл дөхшил, сэтгэл зүйн асуудлууд их байдаг шүү дээ. Эдгээр бол бүрэн юм болдгийг. За манай хоргоожлох үйлчилгээний одоо яг үндсэн 2 технологи байгаа. Нэг нь болохоор одоо байгалийн 6 төрлийн аргыг одоо технологижуулсан нөгөө л нэг пиццэг эмчилгээ, нөгөө нэг эмчилгээнүүд одоо бүгд одоо нэг дор болж өгсөн гэсэн. Энэ болохоор пиццэг эмчилгээний шаардлага өгж जैन. За зүүнний яг цэгүүдэд хурж эд эсийг чочроож जैन. Энэ өөрөө хоргоожлоход орснороо хий хүүтэн чигийг бүрэн хөөж байгаа юм. За цус маш гоё шингэрж байгаа. Тэгвэл хүмүүс яаж хоргоождгийг ингээд ганцхан хөлс гараад энэ хоргоожж байгаа ойлголт биш. За мэдээж хөлсний хүчлэг байдал арилаад мэдээж шүлтлэг болно. Тэнгүүд хүний арьс хоргоожаад ирэхээр маш гоё зөөл нь ялах хүүхдээ арьс шиг зөөлөн болдог юм аа. За арьс одоо нөгөө биеийн хордлого их байх тусам арьс хатуураад хуурашаад эхэлдэг гэсэн. Хөлсний булчирхай асуудлууд үүсээд эхэлдэг гэсэн. За тэгэнгүүт хөлс маш ихээр гоё задраад хэвэн болоо. Дээрэс нь шээс маш ихээр хөвгнөө. Бидний одоо хамгийн гол хоргоожуулж байгаа юм чи шээс хөөж байгаа. Илэг бидрийг эрүүлжүүлж байгаа. За тэрийг яг бөөрөөр шүүгээд гаргаж байгаа. Бөөр өөрөө хүний одоо бүх цусыг шүүгээд хэрэгтэйг нь буцц руу өгөөд хэрэггүйг шээсээ гаргаад байгаа аахгүй. Нөгөө шинжилгээ аваад идэж та креатин мочи ихтээд одоо энэ шээсний хүчилчин ихтээд нөгөө нэг тулаан хүчин рүү уусаад байгаа аахгүй юу. За тэгэнгүүт шээс бас маш гоё болдгийн. Өнөр танартай нь арилаад маш гоё өнөртэй болно. Дээрэс нь баруун өнгөтэйгээр маш ихээр хүндэрнэ. За хүнд металлын хорлого өөрөө хүзүү болон энэ нойрын хэсэгтэй арьсуудаар туурж гадагшилдаг юм аа. За уушиг асуудалтай байгаа үед цэр маш ихээр хохорно. За хий хөөж байгаа үед хэрхэн нөгөө хонхоос алдна. За ингээд бүх юм чинь тэнцвэрждэг гэсэн үг байхгүй юу. За тэгээ нөгөө хүүтэн ихтэй байгаа хүмүүс чи хүүтэн ус гараад нөгөө хүүтэн хөвдөөл гэхэлэр нөгөө яс янгинахс ингэнэх байхгүй болно гэсэн. За тэгэнгүүт за даралт одоо манайд хориглох залтууд байгаа. Ий шарах зоригтой бол болохгүй. Энд чинь биеэс чинь хорог бохирол гаргачвал орчвол болохгүй. За өвчний хүндрэлийн эмнэлгийн шаардлагатай байгаа хүмүүс манай үйлчлэгээ сонгох хэрэггүй. За мөн дээрэс нь даралт огцом ихсдэг ундаг хүмүүс бол яг хэвэн болгож агаад орсон үед бол даралт бүрийн хэвэн болдог. Энэ өөрөө цус маш гоё шингэрдэг учраас хэвэн болчдөг гэсэн үг. За дээрэс нь одоо нөгөө нэг нойр гүдэл гэдэг хэвээр чухал асуудал байна шүү дээ. Энд чинь болохоор одоо нас харгалцахгүй хүн бүртэл байна. За тэгээд дээрэс нөгөө нэг ойр ойрхон шиг төрөвлцхан томрож хожлын үед нөгөө ойрхон шигээд байгаа давсгандаа үлдсэн юм шиг шээх энэ зовирууд бүрээ арилдаг. Харин хүндрлийн үед бол эмнэлэгт очих хэрэгтэй. Харин хүндрлийн биш яг ийм зовиртой бол манайд бүрэн арилчдаг юм аа зовирууд нь. Ковидын үед нөгөө нэг цуснд нөгөө нэг бактери үлдээд тэр нөгөө төрөөд цусны зурамтгай чанар ихсээд байгаа байхгүй юу. Тэнгүүт нөгөө нэг судас одоо бидний судсан дотор ингээд урсж байгаа цусны өөрөө өтгөн байх тусам одоо даралт очиж штэ тэрний даралтыг даралт ихсэдэн гэж яриад байгаа. Энэ өөрөө цус өдрөөд судасны нарийнстай хэсэг дээр энэ өөрөө 180-аас 200-ийн даралттай цус очивол энэ задраад харуулт өвчин үүсэх байхгүй. Тэнгүү тэр аль судсандаа байна гэдгээс бас хамаарна л да хүндрэлүүд нь. Тэгэхээр цус маш гоё шингэрдэг юм аа. Ядаргаа бол өстой бүрэн талдал хүч ороод явчихдаг. За нөгөө нэг тэнцвэр алдаагүй үед яг энэ хоёр орсон ч угаасаа биеийн сэргээд гоё мэдрэмж аваад явна. Харин тэнцвэр алдагдaltaй их ядаргаа ихтэй өргөж ирсэн байгуулвал за 10 хоног курсээр нь орж ижил үр дүнгээ авдаг. Яг тэгвэл угаасаа 10 хоног дээр хүний биеийн тэнцвэр өөрөө бүрэн сэргдэг байхгүй юу. Тэгэхээр
дундуур нь тэгэл одоо ядаргаа ихтэй зарим нь улам ядраад байгаа юм шиг санагдана. Эсвэл тэгээ сэргээд ирнэ. Ядаглаад нэг хүний хор бохирдол нь задрах хугацаа ч гэсэн өөр. За нэг 2 3 хоног ингээ гүлгээ явж байгаа хүмүүс тэгвэл нэг оронгол сэргээл би нислээ барьлаа гэж байгаа ач хүн байдаг. Тэгэхээр ерөнхийдөө 10 хоног дээр л бүрэн тэнцвэрчдэг гэж ойлгох. Өөрөө цусан холстрын бураад ирэхээр дотор гадар хөөхтөл угаасаа амар сайн нөлөөлөд явчихдгийг. Өөхниймээс аюул сан хасагдтыг. Гэвч өөрөө энийг хоол унтаагаа бүрэн зохицуулах хэрэгтэй. Бид нар буруу хоолоо идээд 1000 хоргуужаад байвал тэр одоо 1000 гой үйлчлэгээ илгэд нэмэргүй шүү дээ. Тийм болохоор бид нар нэг дархлаас уусан хөнсний зөвлөгөө гэж юу юм бэ? Бид нар ямар давсан эргэлхийг хансан ханаагүй тос гэж юу юм? Тэ нүүрс ус гэж юу юм? Тэ уурга бид нар яаж нөхөх юм? Эслэгээ яаж нөхөх ингээ бүх хөнсний зөвлөгөөг давхар өгөөд явдаг. Тэгжээж үр дүнтэй байх хэрэгтэй. За тэгээд бүх зөвлөгөөгийн давхар өгөхөөс гадна эрүүл мэндийн одоо таны эргэтэн тогтолцоо ингэж ажиллаж байгаа маа ийм хүчний өндөрлөд ингэж үүсгэх ингээд эрүүл мэндийн зөвлөгөөс давхар бүрөө өгдөг юм аа. Тэгвэл хүмүүс л нэг шинжилгээ өгөөл явдаг нийгэм болохоо байсан л гэсэн юу юм зал ойлгодгүй яваад байдаг байхгүй. Тэгэхээр таны бие чи ийм учиртай байдаг. Адаглаа та юм ууж ивэл таны ийм орцтой учраас танд ингэж нөлөөлж байгаа маа гэдгийг нь сайхан тайлбарлаж өгдөг юм аа. Гэвч бид нар бол ийм бэлтгэл бол огт зөвлөдөггүй зөвлөх эрхэнч байдаггүй. Одоо бид нар байгалийн яг энэ эко байгалийн совлон шиг ийм үйлчлэг авахгүй юу? Хүн бүртэл хэрэгтэй. Намагасаа манайх 8-аас 80 насны бүх иргэдэд үйлчилдэг. Тэгэд манай үйлчлэг ерөнхийдөө жилдээ 3 удаа ингээд 10 курс явахад өвчний ямч хөндрөл үүсэхгүй. Намайг Золцоо гэдэг Улаанбаатар хотын иргэн. Би энд ямар шалтгаантай ирсэн бэ гэвэл цусндах сахарын хэмжээ маш өндөр болсон. 20-оос 25, 30 хүрдэг байсан. Тэгээ би жил гарan бараг 2 жил эмчилгээ яваагүй газаргүй яваад тэгээд яг нөгөө сахарын группийн сахартай хүмүүсийн групп гэдэг групп чатаасаа энтхийнхийг мэдэж авсан байхгүй юу. Тэгээ эмгээгээ хоргоожуулах төв сахар багасгах чинь энэ төвд явснаар энэ үйлчлэгээд явснаар сахар хэмжээ багасж чинь гэхлээр би ирж үйлчлэгэнд орлоо. Эхний 7 хоног явсан маш гоё болсон. 23 4-төдөө ирсэн л дээ миний сахар. Тэгэд 11 12 болоо сүүлдээ бүр 7 8 болсон. Миний сахарын хэмжээ. Тэгээд би энд одоо үргэлжлүүлээд баг нэг сард бол 2 3 удаа ирж ороод бүх үйлчлэгийг нь авсан маш их таалагдаад нэгдүгээр хоёрдугаар нөгөө сахар ихтэй болохоор хүний бие айгүй хортой гэдэг юм лээ. Тэр хор маань гадагшлаар хоргожилт нь яг надад үндсэндээ үйлчилсэн болохоор би энэ үйлчлэгийг сонгоод маш их таалагдж байгаа. Маш их үр дүнгээ өгч байгаа. Эхний ээлжинд би 10 сараас эхлээд өнгөрсөн 10 сараас эхлээд 7 хоног явж үтсэн. Тэгсэн чинь сахар маань 25 6-тай байж байгаа. Бүр багасаар байгаад 7 8-тай болсон байхгүй. Тэгэнгүүт за энэ одоо яг миний явах хэвээр газар юм байна гэж мэдээд тэгээд яваад одоо бол би үндсэндээ бараг 3 дахь сардаа ингээ явж байна. Надад бол маш сайн үр дүнгээ өгж байна. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ үйлчлэгээр надад маш их таалагдж байгаа. Олон хүн ирж үйлчлүүлсэнээ гэж бодчих.